сайн байцгаана уу өнөөдөр өөртөө ажиллахтай нэг хэрэг болохоор зарим нэг хэрэгтэй мэдлгүүд одоо өөрийн туршлага хэрэгжилж байгаа арга барилаасаа хуваалцъя. Шинэ 900-тай холбоотойгоор хүмүүс ер нь хувь хүний хөгжил өөрийгөө олъё өөрийнхөө хамгийн сайн үйлдвэр болъё гэдэг дотоод ертөнц рүүгээ ханддаг ингээд судалж танихыг хичээдэг болсон. Тэгээд анх өөрийгөө би ер нь өөртөө ажиллах хэрэгтэй юм байна гэдэг шийдвэрээ гаргаад хаанаас яаж эхлэх үү, мөн ямар чих хандлагатай явах уу гэдэг дээрээ эхэлж байгаа хүмүүс нэлээ ингээд төөрөлдөж гацах ер нь ингээд аргаа олохгүй ингээд яваад байдаг. Миний хувьд одоогоос хэдэн жилийн өмнө сэтгэл готролд орсон. Тэгээд тэр байдлаасаа гарахын тулд ер нь өөрийнхөө дотоод ертөнц рүү ингээд аялал маань ингээд эхэлжсэн. Тэр үед болохоор хувь хүний хөгжлийн олон өнцгөөс нь ингээд судлаж эхэлсэн. Тэгээд ихэнх үедээ бол зөвхөн тань мэддэг мэдлэг авах суралцах энэ хэмжээнд эхний хугацааг ингээд зарцуулж ирсэн. Яагаад тэгэхээр хүмүүс бид нар чинь ер нь өөрийнхөө дотоод ертөнцтэй бидний нүдэнд харагддаггүй. Бидний оюун санаа сэтгэл мөн сэтгэл хөдлөлөө итгэл үнэмшил гэх мэтчлэн ер нь өөрийнхөө дотоод ертөнцийн талаарх боловсрал бол маш ядмаг явж идэм байна гэдгийг өөр дээр ингээ олж харсан. Тэгээд баггүй хугацаанд ингээ судлаад явсан инх явцтай бол мэдээж шууд мэдлэгийг аваад шууд ойлгоод ухаараад явсан уу гэвэл үгүй ихэнх үедээ бол ойлгомжгүй нэг л тэр зүйл рүү ингээ орж өгч чадахгүй үл итгэсэн ер нь ингээ хол хөндөй ингээ байдалтай зарим үедээ ингээд шантрах орхих ийм үеуд ч гэсэн заримдаа ингээд гарч ирсэн. Гэвч энэ бүхнийг ерөнхийдөө ингээд тууштай судлаж явсаар байгаад ямар ч хүн ер нь ямар нэгэн зүйлийг ингээд хийгээд ахаар өөрийн гэсэн арга барилтай ерөнхий нэг ийм мэдлэг ойлголтуудаа ер нь хүн ингээд аваад эхэлдэг. Хүн болгонд өөртөө ихтэй аз жаргалтай сайн сайхан амьдрах ингээд хүсэж идэг. Гэвч бидний ихэнх нь өөртөө итгэлгүй өөртөө сэтгэл дундуур ингээд явж идэг. Ер нь бид нар яагаад юм өөртөө итгэлгүй ингээд болчихвоо Ер нь үүнд ямар хүчин зүйлүүд нөлөөлөд байна гэхээр зарим нэг ерөнхий том нөлөөлж байгаа юм хүчин зүйлүүд байна. Хамгийн ихнийх нь болохоор хүн гэж юм бэ би гэж үнэ хин юм бэ гэдэг өөрийгөө хүмүүс бүрэн танихгүй байна маш өнгөцгөн өөрийгөө хүнжин хүний дотор ямар чадвар чадамж жинхэнэ мөн чанар нь хүний мөн чанар нь хин бэ гэдгийг ойлгоогүй таниагүй ингээ явж байна. Тэгээд хүн өөрийгөө ойлгохгүй байгаа өөрийгөө мэдэхгүй байгаа хүн яаж хүн өөртөө итгэлтэй байх вэ? Мөн яаж өөрийгөө хайрлах вэ? Тэгэд өөрийгөө ойлгохгүй байгаа хүн чинь хаана алдаад байгаа хаана миний мэдлэг чадвар дутаад байгаа гэдгээ ч олж харж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ цаашлаад өөрийгөө ойлгоогүй хүн чинь юм бусдыг ойлгох юм бусдыг хайрлах эхнээсээ суур үндсээр бүрэн гүйцэд бид нар ингээд ойлгож чадаагүй байгаа юм байна ер нь хүн төрөлхтний ухамсарын хөгжил зөвхөн энэ махан биений хэрэгцээ шаардлага энэ дээр л илүү ингээд тулгуурлаад энэний төлөө ингээд яваад байгаа юм байна. Өмнөх видеон дээр хэлжсэн хүн бол энэ бие махбод оюун ухаан тэгээд бидний сүнс буюу ухамсар ингээд сэтгэл гэж нэрлэж болно. Тэгээ энэ гурван хүчин зүйлээр хүн ингээд оршин тогтнож энэ амьдралын хүний амьдралын туршлагыг ингээд туулахар ирсэн байдаг. Тэгэхээр хүмүүс бид нар зөвхөн энэ гадна талын энэ дүр дээрээ л ингээ анхаарат байгаа болохоос яг хүний оюун санааны потенциал чадамж зүрх сэтгэлийн дээр мөн чанараа ингээ таниагүй явж идэх юм байна. Тэгээд өөрийгөө гүйц таньж мэдээгүй өөрийнхөө ингээ хэсгүүдийг ойлгоогүй байгаа хүн чинь үргэлж угаасаа амьдралд ингээ тэнцвэрээ ингээ алтна мөн үргэлж ийм асуудал ингээ зовлонтой явж идэм байна. Тэгэхээр хамгийн түрүүнд би гэж хэн бэ хүн гэж юу хэн бэ гэдгээ ойлгож ингээ таньж мэдэх хэрэгтэй байна. Тэгээд хүн ер нь би өөртөө итгэлтэй болъё, би амжилтанд хүрье, би өөрийнхөө хамгийн сайн үйлдвэр болъё, аз жаргалтай ингээ сайн сайхан амьдрье. Бүр цаашлаа агуу тэр гээрэлт хүрээч гэх юм уу энэ өөрийгөө таних юм хүү аялал маань биднээс чанартай ингээ хүн болж төлөвшөхийг ингээ шаардж идэг. Тэгэхээр чанартай хүн гэхээр таны хувьд хэм байх уу энийг та ингээ тодорхойлно.
ерөнхийдөө одоо чанартай хүн гэхээр те өөрийгөө ойлгоцсон, таньдсан, мэдсэн те одоо нэг гэрэлтэй, сүудэртэй, давуу бол те сул дорой бүх одоо талуудаа ингээ олоод харцсан, мөн одоо өөрийгөө тав тухтай ингээ бүсээсээ гаргаа те амьдралын одоо олон зүйлд ингээ сориод те одоо даваа одоо нухчаануудыг одоо ингээ өөрийн биеэр ингээ туулаад ингээ үдцсэн, мөн одоо газартцсан буюу те ерөнхийдөө ингээ юм ингээ савлаад ахгүй, юмд одоо өсчээд ахааргүй те өөрийгөө болон амьдралын одоо жам мөрт одоо мөн чанарыг ерөнхийдөө ингээ гадралцсан яг бол ер нь хүн болж төлөвшөж байгаа хүн байна гэдэг одоо ерөнхий байдлаар ингээ дүгнж болох байх. Одоо боловсралтай хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр одоо эрдэм мэдлэгээс те оюун ухааны хөгжлөөс гадна одоо зүрх сэтгэлийн хөгжил хэр байна гэдгээс тухайн хүний одоо хөгжил те боловсралыг ингээд тодорхойлдог. Өөрийгөө хэн бэ гэдгийг одоо олж харахад тань эхэнд нь болохоор мэдлэг одоо багш нар тань туслана, хоёрт нь болохоор одоо ажиглах, анзаарах те төвлөрөх энэ одоо чадваруу танд туслах болно. Тэгээд сэтгэл үнэмшил, өөрийн сэтгэл хөдлөл энэ хоёр хэсгүүдээс эхлээрээ маань угаасаа ингээ хоорондоо ингээ холбоотой байгаа. Тэгэхээр одоо итгэлээсээ эхлэе. Хүнд ч одоо маш олон янзын итгэл үнэмшлүүд байгаа тийм. Энэ бол зөв, энэ бол буруу тийм. Энэ бол ийм байх ёстой, тэр бол тийм байх ёстой гэсэн одоо эрүүл мэндийн санхүүгийн тийм хувийн хөгжлийн одоо гэр бүлийн ч юм уу тийм. Гэх мэтчлэн одоо маш олон одоо таны ингээ зөв буруугаа итгэцэн одоо энэ итгэл үнэмшлүүд байгаа. Тэгээд хүн ер нь ямар одоо итгэл үнэмшилтэй байна одоо түүгээр ингээ амьдралаа ингээ удирдаад ингээ явж яадаг тий. Тэгэхээр одоо хүний итгэл үнэмшил гэдэг бол маш чухал. Одоо итгэл үнэмшлээ бид нар ханаас авдсан бэ гэхээр мэдээж одоо эргэн тойрон, гэр бүл, нийгэм ямар улс орнд төрсэн байна. Тэр улсынхаа одоо соёл, боловсрал, зан заншил, одоо ёс уламжлал, мөн одоо нийгмийн хөгжил нь ямар байна, шинжилгээний хөгжил одоо хэр төвшөнд хүрсэн байна. Шашин шүтлгийн хэлбэр нь одоо ямар юм те. Их мэдчлэн одоо амьдралын тухай, орчлон ертөнцийн талаарх бүхий л одоо ойлголт мэдлэг те итгэл үнэмшлээ бид нар хүүхэд байхаас ахуулаад одоо томчуудаараа буюу одоо бусдаар ингээ заалгаж мөн одоо өөрөө тэрхүү ингээ туршлагыг туулж өөрийн итгэл үнэмшлээ ингээ бий болгоод явж идэг. Тэгээд итгэл үнэмшлийг болохоор програм гэж нэрлэдэг байдаг. Одоо програм гэдэг нь та одоо ямар л одоо програмтай байна те ямар итгэл үнэмшилтэй байна түүгээрээ одоо өөрийнхөө амьдралыг удирдаад тэр итгэл үнэмшлээрээ л ер нь амьдралд ингээ хандаад явж идэг. Тэгэхээр одоо өөрийн итгэл үнэмшил дээрээ те унгааж үзэх хэрэгтэй. Тэгээд хүүхэд болгоны одоо өсөж төрж байгаа те орчин нөлөөлөл хүмүүжил мөн одоо материаллык зүйлсээр ингээ хангагдж байгаа байдал нь ч гэсэн юм харилцан адилгүй юм гараанаас бид нар ингээ эхэлж идэг. Тийм ч учраас одоо альва зүйлийг хараад энэ бол зөв, энэ бол буруу, одоо үнэн худлаа гэдэг одоо өөрийнхөө итгэл үнэмшлээр одоо хандаж ингэ дүгнж идэг. Тэгээд бид нар одоо нас биед хүрээдээ амьдрал дээр ингэ гараад ирэхээрээ бусдаар ингэ заалгаж ийсэн тэр итгэл үнэмшлүүд мөн одоо өөрийн итгэл үнэмшлүүд маань бас бүгдээрээ ингэ үнэн зөв биш байдгийн байна гэдгийг амьдралын одоо алдаа онооноос бид нар ингэ сургамж аваад түүнээсээ одоо ингэ өөрийн итгэл үнэмшлийг ингэ өөрчлөө эсвэл сайжруулад ингэ явж идэг. Хоёр дахь том хэсэг нь бол бидний сэтгэл хөдлөл. Сэтгэл хөдлөл гэдэг нь одоо хүмүүс бидний одоо альва нэг зүйлд одоо таатай болон одоо таагүй байдлаар одоо хүлээн авч одоо хандж байгаа бидний одоо дотоод илэрхийлэл байдаг. Тэгээд хүн ер нь ямар байдлаар ингээд зовдсон бэ гэхээр бие махбодоор эсвэл одоо сэтгэл зүйтэй оюун санаагаар хүн ингээд зовж идэг. Тэгээд би энэ дотоод ертөнц рүү ингээд орохоос өмнө өөрхөн зарим одоо сэтгэл хөдлөлүүдээ юм ойлгохгүй байсан. Жишээ нь зарим үед ингээд гомдоод байгаа юм уу, эсвэл уурлаад байгаа юм уу гэдгийг ингээд ойлгож ингээд чаддгүй байсан. Тэгээд харин одоо өөрхөн дотоод ертөнц рүү судлаж одоо эхлэхэд одоо өөрхөн одоо яагаад байгаа тэр мэдрэмж одоо сэтгэл хөдлөлүүдээ ингээд ойлгодог болсон. Тийм учраас ер нь одоо хүмүүс бид нэр өөрхөн дотоод сэтгэл хөдлөлүүдээ энэ мэдрэмжүүдээ ерөөхдөө ингээд тодорхой одоо таньж ингээд ойлгодог болох хэрэгтэй юм байна. Тэгээд одоо өөртөө ажиллаад энэ хоёр дээрээ нэлийн одоо суралцаад эзэмшээд одоо ядаж одоо 50-60% та одоо болоод ирэхин цагт танд одоо ухааны болон ухамсарын
Өөрөөр хэлэх юм бол хүний одоо мэдлэгийн сэтгэлийн энэ хоёр одоо хөгжил боловсрал одоо хамтдаа хөгжиж одоо хүний хөгжил дээш явагддаг. Тэгэхээр одоо танд өөр дээрээ маш олон одоо нээлтүүдийг одоо таны одоо амьдралыг харж байгаа, өөрийгөө харж байгаа, альва одоо асуудал хандж байгаа хандлага чинь нэлээд өөрчлөгдөх болно. Мэдээж бүх сайн сайхан зөв зүйлийн одоо суурийг одоо тавьж эхлэх болно. Дараагийн бидний өөртөө итгэлээ алдахад нөлөөлж идэг хүчин зүйл бол бидний одоо амьдарч байгаа энэ нийгмийн систем одоо үнийг матрикс одоо загвар гэж хэлдэг. Тэгээд энэ одоо систем бол одоо хүмүүс бид нарыг хүүхэд байхаас нахуулаад хооронд нь харьцуулна, уралдуулна. Одоо хүнийг гадаад үзмж хэлбэр төрсээр нь мөн одоо нас хүйсээр нь хөгшин залуугаар нь эрэгтэй эмэгтэйгээр нь одоо нийгмийн гартал үүслэр нь одоо албан тушаал нийгэмд эзэлж байгаа байр суурьаар нь хэр зэрэг одоо эд материаллаг одоо тансаг зүйлийг өөртөө олж авч чадсан гэдэг одоо энэ одоо үзүүлэлтүүдээр хүнийг одоо ялгуурлаж идэг одоо хүний үн цэнийг нэг тодорхойлж идэг. Тэгээд хүнийг бол хүнээр харж чаддгүй ийм одоо нийгэм байна. Ерөнхийдөө бол эгоны би төвтэй хүн болгоо одоо би гэсэн ер нь жоохон аминч үзэлтэй. Тэгээд хүн болгонд өөрөө бусдаас тусдаа хоорондоо өрсөлдсөн одоо тэмцэлцэн биенийхээ дээр гарах гэсэн мөн одоо бүх тохирогч итгэл үнэмшилтэй байдаг. Зөвхөн одоо оюун ухаанаараа нүдэнд харагдаж байгаа материалын одоо зүйлсийн төлөө одоо үн цэнээ өгдөг. Тэгээд одоо өөрийнхөө зүрх сэтгэлдээ дотоод энэ зүрх сэтгэлийг одоо байдаг гэдгийг мэддэг боловч ерөнхийдөө үл тоомсорлоод одоо би одоо маш их мөнгөтэй болж ивэл одоо өгсөн сансан тэр зорилготой хүрч ивэл миний дотоодд эмзэглэхтэй хэцүү санагдах одоо миний дотоодоос ямар нэгэн байдлаар зүүн совин энэ бол ууг нь бол буруу штэ гэдэг одоо тэр дотоод дуу хоолой үл тоомсорлоод одоо зүрх сэтгэлийн одоо хөгжил нэлээ доошоо унтсан ухамсарын одоо гүн одоо оройтолтой ялцрал руу орсон ийм нийгэмд бид нар одоо амьдарч байна. Бид нар одоо өдөр тутамдаа одоо нийгмийн амьдрал дээр одоо худлах хуурмаг босромог зүйлстэй энэ зүйлүүдийг одоо харж байна. Энэ бүхнийг одоо хүмүүс ер нь хэвийн зүйл юм шиг хүлээж авдаг болсон байна. Энэ нийгмээс нэр багаас нь одоо байнга харьцуулна харьцуулна, уралдуулна. Тэгээд ямар ч хүн ер нь өөрийгөө ер нь сул дороогоор мэдрээд байхыг хүсэхгүй мөн одоо тэр сул дорой байдлаараа бусдад одоо шүүмжлүүлээд дүгнүүлээд эсвэл шоолуулаад одоо загнуулаад байхыг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас одоо тэндээс одоо бид нарт айдас мөөсж байна Энэхүү айдас маань бас бид нарыг урагшаа сурахаас тэмүүлэлтэй хүчийг бас өгөх бас сайн тал байна. Гэвч одоо бидний зарим хэсгэндээ энэ болгоныг дахин өөртөө мэдрээд харна өөрийгөө бол үн цэнэг юм байна. Би бол хангалтгүй юм байна одоо дахиад ингүүл яана гэдгийг айдас суугаад байдаг. Тэгээд нөгөө айдастай хүн чинь яаж өөртөө итгэлтэй байх вэ? Яаж одоо амжилттай байх вэ? Тэгээд дээрэс нь өөрийгөө хамгаалах нөгөө механизм ажиллаж эхэлнэ. Тэр үеэс худлаа ярина. Эсвэл ийм сүрхэн үний дүрс гэж эхэлнэ. Эсвэл нөгөө би бол амжилттай хүн шүү. Би бол үн цэнтэй хүн шүү гэсэн ийм өөрийгөө баталж нотлох гэсэн ийм оролдлого үйлдэлүүдийг зарим хүмүүс хийж эхэлдэг. Ер нь бол энэ амьдрал дээр хин нэгэн үргэлж одоо танаас бид нараас үргэлж одоо ямар нэгэн талаараа илүү байх болно энэ хүмүүс би нэг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй байдаг. Гэвч одоо нийгмээс хүмүүс бид нэг юм хайрцаг стандартт оруулж идэг. Тэгээд одоо нийт массаас өөр одоо үг яриатай ч юм уу үзэл бодолтой одоо хувц сунартай бол тэр улсуудыг бид нэр ялхан гадуурхах одоо нэр хоч өгч юм уу ийм одоо хандлагыг гаргаж идэг. Тэр бүхнээс хүн өөрөөрөө байх, үннээрээ байх энэ бүхнээс холдоод нийгмийн одоо дүрм журм одоо хэв маягт нийц гэсэн мөн одоо бусад хүлээн зөвшөөрөх гэсэн өөрийнхөө үн цэнийг мэдрэх гэсэн олон янзын одоо айдсууд биднэрт бий болж идэг. Ер нь одоо айдс гэдэг нь ер нь юу юм бэ гэхээр хүмүүс биднэрт одоо доогдлох, баярлах, говьдох, гуних ийм одоо сэтгэл хөдлөлүүд мэдрэмжүүд байж идэг. Үүнтэй адилхан биднэрт
одоо айц гэдэг те ийм мэдрэмж угаасаа ингээ байж идэм байх. Тэгэхээр одоо шин зүйл хийж үзэх те одоо анх удаа ингээ туршиж үзэх мөн одоо нүдэнд харагдахгүй эсвэл одоо өндөр хариуцлага хүлээсэн ч юм уу те ийм зүйлийг бид нэр одоо анх удаа хийж үзэхэд одоо айдаг те энэ бол бас хэвийн айдас мөн одоо өөрхөн болон те бусдын одоо аюулгүй байдалд нөлөөлөхөөр ийм зүйлд бол мэдээж бид нар энэ дэр маш одоо анхааралтай те сэрэмжтэй ингээ хандах нь одоо зүүн хэрэгтэй. Энэ олон одоо дими ийм айцуд ингээ байж идэг. Одоо хүн намайг юу гэж хэлчих бол хүмүүс намайг ойлгохгүй бол яана, хүмүүс намайг хүлээмжшүүрхгүй бол яана, би алдаа гаргачихвал яана те бусдаас ингээ хамаарсан одоо ийм айцуд бид нарт ингээ байгаа. Одоо жишээ нь олонний өмнө үг хэлэхдээ энэ айц бол нэлээд ингэ түгээмэл байж идэг. Одоо эхний удаа бол те бид нар уруу зүрүү ярина, одоо ээрч муурна, гацсан те нүур амуулаан, хоолаам, одоо чичгэнэн те өвдөг ингэ салхна одоо зарим зүйлээ ингэ мартчин те энэ одоо айцтай бид нар ингэ нүур тулдаг те. Гэвч одоо энэ бол хүн болгоно ингээд тохиолдож идэг. Тэгээ ер нь ингээд туршлахгүй одоо урд нь хийж үзээгүй зүйлийг хүн хийхэд угаасаа ингээд алдна. Угаасаа төгс хийж чадахгүй. Тийм учраас нөгөө туршлагатай одоо чадвартай хүмүүстэй өөрийгөө ингээд харьцуулах хэрэггүй. Зөвхөн одоо өөрийнхөө тий суралцж байгаа ингээд байдлыг илүү тий анхаарч байгаарай. Тэгээд эхний удаа та тийг нь 2 дахь удаа тий 3 дахь удаа одоо өөрийгөө энэ айцтайгаа зүйл рүү ингээд оруулаад тахаар эхний нөгөө туршлагуудаас сурч эхлэнтэй. За би энэ нэр одоо ингэсэн байна. Энэ нэр жоохон дутуу ярьсан байна. Энэ нэр жоохон миний мэдлэг дутсан байна те. Гэх мэтчлэн те дахин одоо ингэ яриад байвал одоо таны нөгөө айц чинь багасаад харин одоо өөртөө итгэл нэмэгдэн. Тэгээд энэний цаана бидний нөгөө сэтгэл зүйн давхар ингэ хөгжиж чинь мөн одоо өөрийгөө илэрхийлэх чадвар бас ингэ сайжраад ингэ явна. Тэр нь одоо бүх зүйлийн цаана дандаа одоо ингэ сэтгэл зүй ингэ явж байгаа. Одоо эхний үед те ер нь одоо та юу ч хийсэн одоо юу ч одоо ярьсан те одоо хин нэгэн бол одоо үргэлж одоо ямар нэгэн зүйлийг ярьж идэг одоо тэр нь тэгсэн байна гэж үргэлж ярьж идэг. Энийг бас хүлээмжшүүрэх одоо сэтгэл зүйн те одоо боловсралтай болох хэрэгтэй. Жишээ нь таны ярьж байгаа зүйлэгтэй дэмжиж одоо хүлээж авах хүмүүс байна. Одоо таны ярианаас те чимээгүй суралцдаг хүмүүс байна. Мөн одоо таны ярианы те цаад одоо утга агуулгын ойлгохгүйгээр зөвхөн одоо таны нүүр ам ч юм уу те хувц хунаар одоо бие чи хараад шүүмжлэх гэдэг сууж идэг улсууд байна. Мөн одоо таны одоо ярьж байгаа тэр одоо салбарын те тэр зүйлийн талаар одоо ямар ч ойлголтгүй те мэдлэхгүй бас хүмүүс сонсоод байж иж болно. Мөн одоо эхнээсээ ч таныг ерөөс ойлгохыг бүсэхгүй те ерөөс өөрийн дотор байгаа тэр таагүй тэр мэдрэмжүүдээ илэрхийлэх гэдэг улсууд байна. Мөн одоо биднэрт одоо хэрэгтэй одоо туршлагатай хүмүүс бас байна. Тэр хүмүүсийн одоо тий зөвлөгөө бид нар хүлээж авч сурах хэрэгтэй. Тэрнээс бол одоо ямар ч одоо үр дүнгүй тийм одоо хүмүүсийг доромжилсан доош нийсэн тийм хүмүүсийн үгээр угаасаа сонсох хэрэггүй. Айцаа өөрийгөө хөгжүүлэх, өөрөөдөө итгэлтэй болох ийм одоо багаж хэрэгсэл болгож явах хэрэгтэй. Өөрийнхөө бүх одоо тэр асуулт талуудаа харин уруулаад өөрийгөө сайн сайхан зүг рүү сайн сайхан чадвар руу хувиргах тийм одоо чадварт бид нар суралцах хэрэгтэй. Ер нь бид нар хөвчлийн тархиа ер нь буруу зүгт маш их ажиллуулж идэг. Гомдох, бухимдах, стресс энэ бүхэн бид нар өөрийнхөө оюун бодлын одоо хүчээ алдаад байдаг. Гэвч одоо тэр цохилт болгонд бидний одоо сүрэгтэй алдаа одоо юу гэдэг тэр болгоно харин алдаа биш харин өсөж хөгжүүлэх ийм одоо төв болгож одоо сурах хэрэгтэй. Амигчиг хуваа бодох гэдэг дээр бас нэг зүйл хэлмээр байна. Сүүлийн заримдаа хүмүүс одоо токсик эерэг байхыг маш их одоо хэлж яадаг. Мэдээж эерэг байх нь сайн сайхан. Гэвч одоо та өөрийнхөө сүүдрийг өөрийнхөө дотор буулж байгаа, өөрийнхөө олж харж чадахгүй байгаа. Энэ одоо сүүдрээ харахгүй байж зөвхөн одоо гэрэл яриад одоо сайн сайхан юм яриад одоо та өөрийгөө хуурч чинь тэгэхээр одоо нөгөө үнэн байх өөртөө ажиллах энэ дэр гарч ирж байгаа. Өөрийн одоо биеэр туулаагүй
мөн одоо үүнийг одоо ухаарч ойлгохын тулд амьдралын цаг хугацаанд зарцуулаагүй зөвхөн одоо өнгөцгөн мэдлэгээр хандж байгаа та өөрийг хуурчин гэсэн үг. Тэгээ ер нь одоо хүн өөрийнхөө ойлгоогүй тэр зүйл дээрээ худал хуурмагтай өөрөө дахин эргээд унаад байдаг. Ажиллана гэдэг нь мэдлэгийг аавна, түүнийг одоо өөр дээрээ олж харна. Тэгээд үүнийг одоо яаж зөв болгох вэ тэрэн дээрээ ингээ ажиллаа. Тэгээд ажиллаж байгаа зүйл дээрээ өөрийн гэсэн ухаарал, ойлголтоо ингээ заавал өөр дээрээ ингээ одоо бодож тунгаана. Ер нь одоо хүний одоо өөртөө итгэл гэдэг чинь одоо ийм зүйл байд юм байна штэ гэсэн одоо өөрийн одоо үнэн ухаарал үнэн одоо ойлголтыг одоо өөр дээрээ хийж явах хэрэгтэй. Өөр дээрээ давтан ингэж ажиглаж анзаарч түүнийхээ одоо учрыг ингээ ойлгочхоор тэр бүхнээс ингээ салах ингээ бүрэн ингээ боломжтой. Тэгэхээр энэ дээрээ бас жоохон хугацаа өгөөрэй. Бид нарт одоо ингээ сурах ингээ зүйлүүд их байдаг. Хүн яг өөртөө ажиллахаар эн чинь бас тийм одоо амархан зүйл биш байна гэдгийг та ингээ мэдрэх болно. Тэгээ миний харж байгаагаар бол хүн болгонгийн нөлөөлөгч байдгийм байна. Заавал одоо олон хүнд олонний нүдэн дээр гарч ирээд ах ингээ албагүй. Зөвхөн одоо гэр бүлдээ иргэн тойрон хайртай хүмүүс өдөр тутмын амьдрал нийгэмд ингээ оролцохдоо ч гэсэн ер нь бид нэг ингээ бусдад ингээ нөлөөлөд ингээ явж байдаг. Бидний одоо ихэнхэндээ ямар ч одоо ухамсаргүй альва үгийг хэлэхдээ үйлслийг ингээ гаргаад явж байдаг. Тэгээд бусдыг одоо зовоож гинүү шархлуулж гинүү хохироож гинүү гэдгээ ч одоо анзаарахгүйгээр зөвхөн одоо өөрийн зорилго одоо хуваа хичээсэн гэх юм уу тэр одоо хүсэл зорилгын төлөө ингээ нийгэмд оролцоод ингээ нөлөөлөд ингээ явж гин. Тэгэхээр хүмүүс бид нар ер нь ингээ ухамсартай ер нь одоо хинд ямар үг хэлж гин ямар одоо үйлдэл гаргаж гин гэдг дээрээ ер нь одоо анхаарат бүх зүйл дээр ер нь жоохон ухамсартай бодолтой ингэж одоо хандж явах хэрэгтэй байд юм байна. Хүмүүс бидний дунд одоо ийм ойлголт байдаг. Хэн одоо ухаантай, хэн одоо толгоогоо сайн ажилуулж чадчихээн, тэр хүн бол одоо амжилттай, сайн сайхан амьдрна гэсэн ийм одоо итгэл үнэмшил ойлголт байгаа. Гэвч одоо хүн дан ганц одоо мэдлэгээр одоо аз жаргалтай, амжилттай амьдрах нь одоо хангалтгүй Яагаад тэгэхээр хүнийхэн турш ингээд өөртөө хоримтлуулсан сөрөг одоо сэтгэл хөдлөлүүд маань бидний ингээд дотор ингээд гацчихдаг. Энэ бүх маань эргээд бидний өөртөө итгэлээ алдах, мөн одоо амьдралын одоо хүслээр эмэлцэлтэй амьдралын одоо тэмүүлэл одоо бүтээмжтэй байх энэ бүхэнд маань одоо эргээд нэг сөргөөр ингээд чимээгүйх ингээд нөлөөлөд явж байгаа юм байна. Жишээ нь бид нар амьдралын нэг хвшмэл ингээд тойрогт орсон эргээд байдаг. Бид тэр байдлаа ингээд анзаарч яддаг. Энэ байдлаас одоо яаж гарах уу гэдэг одоо аргаа ингээд олж чаддгүй. Эсвэл заримдаа өөрийнхөө үн цэнийг ингээд мэдэрч чадахгүй. Нэг л одоо ингээд өөртөө итгэлгүй ингээд байдалд ингээд бид нар ордог. Мөн одоо амьдралын ингээд зорилгогүй урсгалаараа ингээд урсаад байх үе ч гэсэн биднэрт ингээд тохиолдож идэг. Мөн одоо эрүүл мэнд сэтгэл зүй бусдаа ингээд харилцаан дээр ч гэсэн юм асуудалтай ингээд байгаад байдаг. Тэгээ мөн одоо заримдаа юу хүсэж байгаа ингээд ойлгохгүй ямар нэгэн зүйл ингээд дутуу байгаа юм шиг надад одоо хийж бүтээх ингээд боломж байгаа ч гэсэн яг юу хийх вэ яах вэ гэдгээ ингээд олохгүй ийм одоо үеуд биднэрт ингээд байдаг. Энэ бүх маань бидний одоо өөрхөн дотоод руу ингээд хараач гэсэн одоо мессежээр биднэрт одоо ингээд ирж идэг. Мөн одоо цаашаа гүн гүнзгий ойлгоё гэж одоо зориод явж байгаа хүмүүс байгаа. Энэ хүмүүст маань ч гэсэн одоо эхлээл нөгөө хамгийн одоо үнд суур болсон бид нар одоо оюун ухаан болгон сэтгэл рүүгээ энэ бүхний одоо өөрийн болгож ийж тэгээд цаашаа хүүд хаалга нэгдэж эхэлдэг. Тэр үе та би бол бие махбод биш юм байна. Энэ бол миний зөвхөн одоо нэг хэсэг юм байна. Миний оюун ухаан бол би биш юм байна. Жинхэнэ одоо би бол оюун санаа ухамсар юм байна гэдгээ ингээд бодд өөрөө ингээд мэдрэх ойлгох болно. Тэгээд энээс цааш одоо бас цаашаа ингээл үргэлж одоо суралцах энэ одоо замнал руугаа ингээ явдаг. Ер нь одоо хүн болгон гэ нөлөөлөгч, хүн болгон одоо үн цэнтэй, хүн болгон бүтээгч ингээ байгаад ер нь өөр хизээч ингээ голж болохгүй. Яагаад одоо та энэ цаг үед ингээ төрсөн таны одоо хийж бүтээх одоо сурах буцтаа нөлөөлөх мэтчлэн одоо олон одоо үүрэг хариуцлагатайгаар бид нар одорсон байна. Тэхийн тулд бид нар хамгийн түрүүнд өөрийгөө ойлгож өөрийгөө таних хэрэгтэй байгаа. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.